Хуульч шууха Эдвин Саттерландын ясамжтай байдлын холбооны онолыг танилцуулж байна. Иргэн тойрноо ажиглах мэдрэх замаар тэдгээрийн талаар мэдлэг туршлага хуримтлуулж түүнийгээ дадал зуршил болгож хөгжүүлэх үйл явцыг суралцах гэж ойлгоно. Суралцсан зан үйл нь төрөлхийн буюу байгалийн өгөгдөл, совинлог хариу үйлдэл зэрэг суралцгын зан үйлээс ялгаатай. Аристотель 106 мэдлэгт төрмөл зан авир совинлог хариу үйлдэл хамаарахгүй бөгөөд түүнийг зөвхөн туршлагаар дамжуулж хуримтлуулдаг гэсэн байдаг. Мэдрэхүйн ердийн туршлагууд хүний оюун ухаанд өөр хоорондоо холбоо үүсгэж тодорхой объекттай харилцаанд орох үед харилцан үйлчилдэг. Энэхүү холбоог адилсах, ялгарах, цаг хугацаа дамжин залгамжлагдах, орон зайд зэрэгцэн орших гэх хуйлууд зохицуулна. Суралцах үйл явц сонгодог дасгалжуулалт, ажиллагааны дасгалжуулалт, нийгмээс суралцах онол гэсэн 3 үндсэн хэлбэртэй байж болно. Оросын эрдэмтэн Иоанн Павлов байгалийн зөв мэдрэмж, сургалтын туршлага хоорондоо холбогдсны үр дүн бол сонгодог дасгалжуулалт юм гэжээ. Харин Америкийн сэтгэл зүйч Скиннер ажиллагааны дасгалжуулалтын дагуу шагнуулах болон шийтгүүлэх мэдрэмжүүд тодорхой нэг үйлдэлийг хийхэд адилхан үйлчилдэг гэдгийг нотолсон байдаг. Сонгодог болон ажиллагааны дасгалжуулалтыг хамттан танин мэдхүйн сэтгэл зүйн онолуудтай харьцуулан судалсны үндсэн дээр нийгмээс суралцах онолыг боловсруулсан. Онолын дагуу нийгмийн орчноос бусад хүмүүсийн зан үйлийг ажиглаж тогтоох замаар тодорхой зан үйлс даатгах явдал илүү түгээмэл байдаг. Нийгмээс суралцах онол нь нийгмийн оршихуйтай холбоотой хүний сэтгэхүйн дээд түвшнийг хамруулдагаараа цар хүрээ ач холбогдлын хувьд сонгодог болон ажиллагааны дасгалжуулалтаас ялгаатай. Орчин үеийн криминологийн үндэслэгчийн нэг Эдвин Саттерланд нь Америкийн Небраска мужийн Гиббон хотод шашин шүтлэгтэй гэр бүл төрсөн ба Чикагогийн их сургуульд суралцаж докторийн зэрэг хамгаалсан. Тэрээр ясамжтай байдлын холбооны онолыг үндэслэсэн ба цагаан захтны гэмт хэрэг гэх ойлголтыг бий болгосон юм. Түүнчлэн гэмт хэргийн зан үйлийг ойлгоход биологийн болон сэтгэл зүйн тайлбараас татгалзаж гэмт хэрэг үйлдэгдэж буй нийгмийн нөхцөл байдал, тэр дундаа соёлын хэм хэмжээ, нийгмийн бүтэцэд, бүлгийн динамик зэргийг харуулцахгүйгээр гэмт хэргийг бүрэн ойлгох боломжгүй хэмээн нийгмийн хүчин зүйл, харилцан үйлчлэлийн ач холбогдлыг онцолсон. Криминологийн зарчмууд цагаан захтны гэмт хэрэг, мэргэжлийн хулгайч зэрэг гол бүтээлүүдээс нь дурдж болно. Тэрээр гэмт хэргийн тухай хувь хүний тайлбараас нийгэм соёлын хүчин зүйлс рүү анхаарлаа хандуулснаар криминологийн салбарт хувьсгал хийсэн. Гэмт хэргийн нийгмийн динамикийн талаарх цаашдын судалгааны үндэс суурийг тавьсан бөгөөд криминологийн судалгааны тулгын чулуу хэвээр байна. Нийгмийн боловсролыг чухалчилдаг нь гэмт хэргийн зан үйлийн биологийн болон сэтгэл зүйн нөлөөлөл гэх зэрэг бусад хүчин зүйлийг үл тоомсорлсон хэмээн шүүмжлэлд өртдөгч Саттерланд нь 20 дугаар зууны хамгийн нөлөө бүхий криминологчийн нэг билээ. Эдвин Саттерландын криминологийн зарчмууд бүтээлийн 4 дахь хэвлэл 1947 онд хэвлэгдсэн ба тэрээр бүтээлээрээ нийгмийн ялгамжтай зохион байгуулалтыг танилцуулсан байдаг. Нийгэмд өөр хоорондоо ялгамж бүхий зорилгоудаас үүдэлтэй ялгамж бүхий ашиг сонирхлууд үүсдэг бөгөөд эдгээрийн тус бүрийн иргэн тойронд мөн л ялгамж бүхий холбоо бүрэлдэн тогтсон байдаг. Нийгэмд нэгэн тийм ялгамжтай зохион байгуулалтууд зэрэгцэн байгаа нөхцөл тэдний зарим хэсгийнх нь зан үйл хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх замналт илүү ойр, зарим хэсгийнх нь зан үйл хуулиасыг хүндэтгэн дагах, гэмт хэргийн эсрэг хандлагыг тууштай баримтлах зарчимтай, зарим хэсгийнх нь зан үйл энэ хоёрын дундыг барьсан байх нь нийгмийн бодит байдлын илэрхийлэл гэжээ. Саттерландын бүтээлүүдийн гол агуулга нь нэгт гэмт хэрэгтэн болох нь хувь хүний нийгмийн суралцсан зохицох чадвараас зөвхөн шалтгаалдаг ба гэмт зан үйл нь хүмүүсийн бусад төрөл хэлбэрийн үйлдэл үйл ажиллагаанаас зарчмын хувьд ялгарх зүйлгүй. Хоёрт хувь хүнд гэмт явдлын баримжаагаар үзэл бодол дадал чадвар төлөвшөх нь мөн л нийгмийн суралцах явдлын илрэл бөгөөд энэ нь гэмт зан үйлийн үндэс болдог ба өөрөөр хэлбэл эдгээр сүрэг зан үйл нь нийгмийн сүрэг нөлөөлийн үр дүн байдаг. Гуравт гэмт зан үйлийн дадал зуршилт автах нь байгалиас заяагдмал үүдэлтэй огт холбоогүй бөгөөд нийгэмд гэмт зан үйл бүхий хүмүүстэй илүү холбоо харилцаатай байх, тийм зан үйлийг түлхүү харж мэдэрснээсээ суралцсантай холбоотой. Ялгамжтай байдлын холбооны онолын үндсэн агуулгыг 9 гол үзэл баримтлалаар тодорхойлсон байдаг. Гэмт зан үйл бол суралцсны үр дүн. Гэмт зан үйлийг харилцаанд орох явцдаа бусад хүмүүсээс суралцдаг. Гэмт зан үйлийг голдуу хувийн ойр дотны харилцаатай хүмүүсийн хүрээнээс суралцдаг. Гэмт зан үйлийг суралцахдаа гэмт хэрэг үйлдэхэд заримдаа хэцүү бэрхшээлтэй, заримдаа энгийн хэлбэр байдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн үйлдэх арга ажиллагаанд болон сэтэл хүсэл үнэлэмж хандлагын талаар тусгаалсан чиг баримжаанд суралцдаг. Хуульчлан тогтоосон хэм хэмжээг өөрт нь ашигтай эсвэл ашиггүй гэсэн ялгаатай үнэлэмж өгч байгаа сэтэл хүслийн чиглэл хандлагаас суралцдаг. Нийгэмд нэг хэсэг нь хуульчилсан хэм хэмжээг байнга мөрдөх ёстой гэж үздэг орчинд нөгөө хэсэг нь хэм хэмжээг хуульчилснаар тэдгээрийг зөрчих боломж олгосон мэтээр үзэх орчинд амьдардаг.
Гэмт хэрэгтэн босох нь хойсыг зөрчихгүй байхыг ашигтай гэсэн үнсэмжээс хойсыг зөрчих нь ашигтай гэсэн үнсэмж давмгааснаас үүдэлтэй. Үүнээс ясамжтай байдлын холбооны зарчим урган гарсан байдаг. Ясамжтай байдлын холбоонууд нь давтамж үргэлжлэх хугацаа дараалал болон эрчимжилтээрээ ялгаатай байж болно. Гэмт зан үйлстэй холбогдох холбоо болон мөн гэмт зан үйлийн эсрэг зан үйлстэй холбогдох холбоо нь эдгээр асуултуудаар өөр өөр байдлаар тайлбарлагдана. Гэмт зан үйл болон гэмт зан үйлийн эсрэг зан үйлийн холбооноос суралцахад бусад сургалтад хэрэглэгддэг бүх арга ажиллагаанууд оролцдог. Гэмт зан үйл нь нийтлэг хэрэгцээ болон үнэт зүйлсийн илэрхийлэл мөн боловч гэмт зан үйлийн эсрэг зан үйлээр яг тэр нийтлэг хэрэгцээ ба үнэт зүйлсийн илэрхийлэл гэдгээр нь тайлбарлаж болохгүй. Үнэн хэрэгтэй хулгайч мөнгө олохын төлөө хулгай хийдэг байхад үнэн шударга ажилтан бас адилхан мөнгө олохын төлөө л ажил хийдэг. Ясамжтай байдлын холбооны онол нь хоёр үндсэн бүрэлдэхүүнтэй. Суралцдаг зүйлүүдэд нь хууль зөрчихийг ашигтай гэж үзэх үнэлэмжид ерөнхийдөө таарах сэтэл хүсэл үнэлэмж хандлагад нийцгүйц гэмт хэрэг үүсдэх тусгай арга ажиллагаанууд эхний бүрэлдэхүүнд хамаарна. Энэ нь зан үйл гэхээсээ илүү танин мэдхүйн шинжийг агуулдаг. Харин хоёр дахь бүрэлдэхүүнд ойр харилцаатай хүмүүсийнхээ хүрээнд бусадтай холбогдож байхдаа суралцах үйл явц хамаарна. Саатарланд онлын дүгнэлтээ амьдралын бодит тохиолдлуудад ажиглалт хийх замаар судалсан судалгаанд үндэслэж хийсэн. Ясамжтай хүмүүс ясамжтай нөхцөл байдалд ясамжтай үнэлэмж өгснөөс ясамжтай байдлаар үйлдэл хийхэд хүрдэг. Хууль зөрчих хэсэг нь нөхцөл байдлаас өөрөөс нь шалтгаалдаггүй, харин нөхцөл байдалд ямар үнэлэмж өгснөөс шалтгаалдаг. Ямар ч төрлийн гэмт хэргийг үйлдэхээр төрсэн анхдагч санаа нь холбоо харилцаанд ордог ойрын хүрээлийн хүмүүсээс суралцсанаас үүдэлтэй байдаг. Зарим холбоо нь нөгөө холбоонуудаасаа илүү нөлөөтэй байдгийн учир нь тэдгээрийн давтамж үргэлжлэх хугацаа дараалал эрчимт байдлын ялгаанаас хамаардаг гэжээ. Ясамжтай байдлын холбооны онолд сэтгэл зүйн шинжтэй хоёр хүчин зүйлийг авч үзсэн байдаг. Нэг дэх хүчин зүйл нь гэмт зан үйлийн зуршил, ихэвчлэн албан бус хүмүүжлийн харилцааны орчинд бий болдог. Эцэг их гэр бүл сургууль хүмүүжлийн байгууллагын албан ёсны орчинд бүр нөлөөтэй хэлбэрээр хүүхэдтэй сэтгэл зүйн холбоо тогтоож ажиллаж чадаагүй бол хүмүүжлийн талаар хүссэн үр дүнд хүрэхгүй. Харин тэр орон зайд хууль ёс зөрчигчдийн албан бус орчин нөлөөлж хүүхдийг тэр тал руу нь татаж үзэл бодлыг нь уруугах үйл явц явагддаг. Хууль зөрчигчид бусдыг сургах тодорхой зорилго байхгүй байсан ч гэсэн тэдний нөлөө нь шууд нөлөөлөх хүчин зүйл болдог. Сэтгэл зүйн шинжтэй хоёр дахь хүчин зүйл нь хууль ёс зөрчих нь түүнд ашиг тус авчрахгүй гэхийн оронд тийм үйлдэл хийх нь өөрт нь илүү ашиг тустай мэт эсрэгээр үнэж таалагдах тал нь давмгаасны үр дүнд хүн гэмт хэрэгтэн болдог. Энэ нь нийгмийн ачаалал дарамт өрсөлдөөн соёлын ялгаа зөрчлийг даван туулахын төлөө амьдралд тэсэж үлдэх арга нь байж болно. Ясамжтай байдлын холбооны онол нь таардын хүмүүс хоорондын харилцааны явцад даган дуурайх үйл явц үүсдэг тухай онолд нэлээд хэмжээгээр үндэслэсэн. Гэмт явдлын урдч нөхцөлийг нийгмийн амьдралын хүчин зүйлүүдэд тулгуурлан тайлбарласан. Гэмт зан үйлийн байгалийн өгөгдөл байж болох талаар огт дуртаагүй. Харин таард гэмт явдлын урдч нөхцөлийг ихэвчлэн хүний хүчин зүйлтэй холбож үзсэн байдаг. Саатарланд суралцгын онол гэж нэрлэгддэг криминологийн өөрмөц үзэл баримтлалыг боловсруулж түгээсэн. Тэрээр хожмын хэвлэлтэй доктортой гэмт хэрэг үйлддэг хэсэг бүлэг эсвэл хувь хүнд илүү хамаарна гэсэн байр сууриасаа татгалзаж гэмт явдалд бүхэлд нь хамаарахаар тайлбарласан. Эрдэмтдийн дунд шинжлэх ухааны хурц мэтгэлцэн өрнүүлэх сэдлийг өгдөг дуйлаантай бүтээлүүд зүй ёсоор тооцогддог. Ясамжтай байдлын холбоо судалгаа нь криминологийн шинжлэх ухааны салбарт социологийн үзэл санааг нэвтрүүлсэн гол онол болсон гэлээ. Эдвин Саатерландын ясамжтай байдлын холбооны онолын танилцуулгыг танан бэлдэв. Хуульч шуухан бусад блог нийтлэлийг сонирхоорой.